харахаар л уурвал. Тэгээ Монгол нэр хаягтай. Тэгээд доор нь хятадч юм уу? Англи Хятад хоёр харагдав. Тэнд нэг юм байгаа шүү дээ. Би сайн мэдэхгүй байна. Тусгаар улс гэдэг чинь арай л өөр баймар юм. ICMN мэдээллийн сайт бүгд найрамдах Хятад ард тусаас бус Сквадр дүүргийн 7 олон 9 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоонуур 1008 айлын орон сууцны хороолоос мэдээлэл эхлэж байна. За ингэж шилдгийн учир нь энэ 8 блок байрны блок тус бүр дээр үүнээс гадна хороолын гадна талд та бүхний харж байгаачлан Хятад болон англи хэлээр бүгд найрамдах Хятад ард улсын тусламж хэмээхийн бичгийг байршуулсан баг юм а. Ногоонуур 1008 айлын орон сууцны хороолыг Хятадын 350 сая юаны буцалтгүй тусламжаар барьж байгуулсан өдгөө хэн бүхэн мэдхүлээ. За гэхдээ ёс ямбар төр төмбөр гэж үгүй. Буцалтгүй тусламжаар барьж байгуулсан байлаа гэд манай улсын дөрвөн стандартыг баримтлахгүй байна гэсэн үг биш юм. Манай улсад одоо яг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дөрвөн стандартын дагуу орон сууцны хорооллыг заавал кирилл үсгээр бичнэ гэж заасан байдаг юм а. Хэрв шаардлагатай тохиолдолд өөр нэгэн улсын хэлээр бичгтээ үндсэн кирилл үсгээс 2 дахин жижиг хэмжээтэйгээр бичнэ гэж заасан байдаг юм а. Худалдаа үйлчилгээний газрын гадна орчин тавих стандартыг нийслэлийн иргэдийн төлөвлөлтийн хурлын 2022 оны 22 дугаар төлөвлөгөөр баталсан. Энэ стандартыг нийслэлд байгаа орон сууц худалдааны төв зэрэг бүгд мөрдөх ёстой. Тус стандартад барилга байгууламж дээрх хаягийг заавал кирилл үсгээр алдаагүй бичсэн байх ёстой гэж заасан бөгөөд англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойд талд 2 дахин бага хэмжээгээр бичнэ гэж нарийн тусгаж өгсөн. Мөн хаягийг уйгурчин монгол бичгээр бичиж болон зэргийг тусгаж өгсөн байдгийг. Энэ хаягийг анзаарсан. Энэ харин нэг юм лачин юм билээ. Ядаж нэг монгол үг хэл юм байдсан болдоо байдгүй болов гэсэн тэгээд байхгүй юм стандарт хож агаар л яцсан. Чана юу гэж айд мэд гэж юм лээ. Энэ ч сайн мэдэхгүй энэ. Монгол үг нэгч байхгүй юм шиг. Та энийг хараад юу гэж бодож нэргөөний хувьд? Гото энэ ч одоо тэгээд хятадуудаар яг бариулж байгаа нь бариулжлах юм. Хятадууд нь тэгэл эндээ ирэл одоо өөрийн нутаг орон шиг л ингээл хятадаар л ингээл юм бичээл яцлах юм шүү дээ. Одоо нэг хуучнаар бол нэг шав тавина гэдэг шиг тэгэл өөрийн нутаг гэж байгаа юм бид ч одоо мэдчихгүй юм шиг хэддэг. Энэ бол нэг онцгүй шүү дээ. Ер нь харахаар л уурвал. Ядаж эхлээд одоо энэ хамтарсан байгуулсан хамтарсан барилга байгууламж гэдэг юм бол ядаж нэг Монгол тайлбар мэлбэртэй Монгол нэр хаягтай. Тэгээд доор нь хятадч юм уу тэгсэн байх хэрэгтэй байхгүй. Тусгаар улс гэдэг чинь арай л өөр баймар юм. Шууд ингээл бичсэн юм байна. Тийм ер нь муухайч тэг болохгүй шүү дээ. Тэ. Энийг та анзаарч ирсэн үү? Урд нь барьж байхад дээр нь байсан нь. Тийм тэгэхээр айгүй муухай харагдсан л дээ. Монголоор байвал зүгээр юм уу? Бас англиар юм харагдах шиг байсан шүү дээ. Тэгэхээр англи монголч биш англи Хятад хоёр харагдав. Тэнд нэг юм байгаа шүү дээ. Би сайн мэдэхгүй байна. Уул ойлгомжтой байвал тэгээд энэхүү сурвалжлагаараа бид гадны зээл тусламж бүтээн байгуулалтыг үүсгэх гэсэнгүй. Гэхдээ манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрм стандартыг хэн бүхэн баримтлах ёстой. Энэхүү асуудлаар иргэд үндэсний аюулгүй байдлын зөвлөл холбогдох яам мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандах эрхтэй гэдгийг онцлоё.